Мон Библиа программаас түлхүүр үгээр хайлт хийж болох хэсэг тухай энэ удаагийн зөвлөмжөд харуулах юм аа. Учир нь зарим номын сонгийн тухайд зөвхөн номын нэрээр хайгаад өөр юмар хайх боломж хомс байна. Үүнийг яаж шийдэх вэ гэсэн энэ асуулт гарч ирдэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд нэг жишээ харъя. Жишээ бэлдэж хацгаа хийдүү. За ингээд номоо орууллаа гэж үзье. За жишээлбэл энэ 115 бүгдийг хэлнэ гэдэг номыг номд түлхүүр үг үсгээд тухайн түлхүүр үгэндээ одоо хайлт хийж үзнэ. Ингээд үр дүн гарч ирж байна уу үгүй юу гэдгийг шалгах юм аа. Ном зүйн 115 бүгдийг хэлнэ. Эндээс засах энгийн мэдээлэл гэдэг рүүгээ оръё. Энэ хайлтын түлхүүр үг гэсэн энэ 5 талбар байна. Энэ 5 талбарт мэдээлэл оруулснаар одоо энэ номын нэр, зохиогчийн нэрийг өргөжүүлж хайх энэ боломж нэгдэх юм аа. За жишээлбэл өөр номоос ялгахын тулд дахин давтагдахгүй үгсгнүүдийг ашиглаж үзье. За энэ ийм үг бол өөр аль нэг ном дээр бол байхгүй байх. Эхний түлхүүр үг бол энэ байна. Үүнийг копидод авчиръя. Хоёр дахь түлхүүр үг нь хэвлэгч принтер гэдэг үгээр хайлт хий. За 3 дахь үсэг нь бол англи монгол үсэг хойлоод хайлт хийя. Видео. За ингээд түлхүүр үгнүүд бол нэмэгдлээ. Энэ үсгнүүд дараа нь бол хэвлэгч принтер гэдэг үг. Түүний дараа англи монгол үсэг хойлогдсон юм текст байна. За энийг одоо уншигчийн цонх буюу одоо электрон каталог гэсэн хэсгээс хайж үзье. Эхний мөрөнд бол энэ үсгнүүдийг оруулсан. Энэ үсгний илэрч гарч ирэх нь үгүй юу гэдгийг хайж үзнэ. За нөгөө ном маань гараад ирлээ. За хоёр дахь мөрөнд бол хэвлэгч принтер гэсэн хоёр үг ашигласан. Үүнийг эхлээд салгаж хайж үзнэ. Хэвлэгч гэдэг үгээр салгаж хайж чадж байна уу? За хайж байна. За тэгэхээр нөгөө талдаа принтер гэдэг үгээр дангаар нь оруулахад бас хайж гаргаж ирэх нь тодорхой. Дараа нь одоо юу гэдгийг ингээд хайгаад үз. Энтер гэдэг үгээр хайгаад үз. Энэ үг дутуу бичсэн ч гэсэн тухайн үгийг агуулсан үгээр бас хайлт хийх боломжтой гэсэн үг. Сая бол принтер гэдэг нь энтер гэдэг энэ 5 үсгийг ашиглаад хайлт хийхэд үр дүн гарч ирж байна. За одоо англи монгол үсэг холсон хайлтыг хийж байна уу үгүй юу гэдгийг шалгаж үзцгээе. Англи монгол үсэг холсон энэ текстээс хайж байна. За зарим үсгийг арилгаж байгаад бичээд үзье. Дутуу гэсэн үг шүү дээ. За үр дүн ч бас гарч ирж байна. Тэгэхээр энэ бол түлхүүр үгэн дээр тухайн уншигч юу гэж хайвлах гарч ирэх вэ гэдэг тэдгээр үгнүүдийг бас сайн зохиож бичиж өгөх шаардлагатай. Ингэхдээ бол яарч богино хугацаанд олон ном оруулах гэж тооны хойноос хөөцөлдөх хэрэггүй. Маш нухацтай шалгаж туршиж үзснийхээ дараа энэ үгнүүдийг оруулах ёстой шүү гэдгийг анхааруулъя.